За сайн байцгаана байдлаа өнөөдөр мэндийг хүргэе. За видеочудаараа дахиад уулзаж байгаадаа баяртай байна. За тэгэхээр энэхүү видеон дээр өнөөдөр хэдүүлээ бичиг баримт бүрдүүлэх хэсэг буюу одоо за манай One World бүртгүүлсэн оюутнууд байна. Ямар бичиг баримтуудыг бүрдүүлж өгөх хэрэгтэй вэ гэдэг тал дээр ярилцсанаа. За тэгэхээр бичиг баримтууд нь ер нь бол за нэг тарах 5 зүйл бол байгаа. За 5-ыг харьцсан 5 цээж зураг, за гадаад пассвортны хуулбар, за өөрийн анкет буюу CV, за дүнгийн хуулбар, мэдээж сургуулийн тодорхойлолт гэсэн 5 бичиг баримтуудыг бол оюутан бүрдүүлж өгнө гэсэн үг. За тэгэхээр тус бүрдэн сайхан ярилцъя те. За ихтэйд цээж зураг байна. За тэгэхээр цээж зураг бол ер нь сүүлийн 6 сарын дотор авахулсан зураг байвал зүгээр гэж үздэг. За тэгэхээр энэ өөрийн чин одоо хавсаргажууд цээж зураг Америкийн нэгдсэн улсын виз нөлөөлөхөд хэрэглэгдэх учраас за хэрэг за зурагчингаа даруулж байгаа бол өөрийн зурагчиндаа хэлээд ер нь даруулах асуудал байдаггүй. За оюутнууд бас ер нь зарим тохиолдолд өөрсдөө зураг дарах, өөрсдөө гар утсаараа зураг дараад янзлаад бас оруулцдаг. Тийм учраас бас цээж зураг тавигддаг стандартыг бас та бүхэнд хүргэж байна. За тэгэхээр энэ дээр өгөх зөвлөмж нь цээж зураг заавал өнгөтэй байх ёстой мөн. За альбаны нэг хувцас өмсгөө дэмий байдаг. За өдөр тутамдаа өмсдөг хувцас өмсчүүл нь бол зүгээр. За арын бэкграунд үйл нь заавал цагаан болон цайвар арын фон байх хэрэгтэй гэж юм цаанаас юм зөвлөдөг. За мөн нүдний шил зүүдэг бол нүдний шилээ заавал авах хэрэгтэй байдаг. За мөн чихвч болон бусад зүйлсийг бол байлгах дэмий гэж үздэг. За цээж зураг одоо манай юу мэдээллийн системд оруулахдаа за одоо файл маань файлаар явна болно. Тэгэхээр үүн дээр тавигдах шаардлага нэг юм байдаг тий. За GPG өргөдөлтэй 240 кБ-аас юм бага багтаамжтай. За 600 харьцан 600 пиксел хэмжээтэй байдаг. Тэгэхээр бас цээж зургийнхаа тавигдах шаардлагаас энэ дээр уншаад авах хэрэгтэй. За мэдээж дараагийн одоо гол бичиг баримт бол CV. За ер нь бичиг баримтуудын хамгийн чухал, за хамгийн оюутнуудаас цаг зав авдаг ер нь бичиг баримтууд нь бол анкет буюу одоо энэ CV байдаг. За мэдээж одоо CV-н дээр бас тусгай видео хичээл бас бэлдсэн байгаа. Та бүхэн тэн дээр дэлгэрэнгүй үзэж танилцаарай. Тэгэхээр ер нь CV-н товчхондоо бол таны хувийн мэдээлэл байдаг. Одоо хүн уншихад нэг тодорхой харагдаж байхаар ер нь бичигдсэн нэг А4 нүур байдаг гэсэн үг. За энэхүү work and travel бүрт одоо зориулагдсан CV маань заавал англи дээр бичигдсэн байх шаардлагатай. За тэгээд CV-н дээрээ заавал өөрийн цээж зургийг оруулж өгөх хэрэгтэй байдаг. Тэгэхээр CV бас одоо файл хэлбэрээр заавал PDF форматаар ер нь байх хэрэгтэй гэж цаанаас шаарддаг. За хэрэг өөр форматаар хийсэн бол ер нь хүргэж болдог шүү гэж оюутнуудад хэлмээр байна. За дараагийн бичиг баримт нь гэхээр гадаад пассворт байна. За гадаад пассворт дээр хамгийн их хэрэгддэг зүйл бол мэдээж хугацаа. За гадаад пассвортын хамгийн наад хугацаа нь 2023 оны 100 дуусчих ёстой гэж үздэг. Тэгэхээр энэ хугацаанаас өмнө дуусч байгаа тохиолдолд одоо шинээр захиалах эсвэл сунгуулах хэрэгтэй. За хэрв шинээр гадаад пассвортоо одоо захиалсан байгаа бол одоо бичиг баримт бүрдүүлэхэд одоо хугацаанд дуусчихлаа санаа зовхолшгүй шаардлага бол байхгүй. Энэ дээр бол нэг төвөгшөөлөг байгаа. За манай One World холбогдоод хэлчихэд л болно гэсэн үг. За одоо мөн оюутнуудтай пассворт дээр зөвлөхөд ер нь Америк руу явах үед тэгэл гадаад пассворт хамгийн хэрэг болдог. За ялангуяа гадаад пассвортны дугаар. Тэгэхээр гадаад пассворт байгаа бол за шинээр захиалсан бол ер нь одооноос гадаад пассвортныхаа дугаарыг цээжилчих хэрэгтэй гэж ер нь оюутнуудад зөвлөдөг. За дараагийн бичиг баримт нь тэгэхээр сургуулийн тодорхойлолт. За ер нь яг сургуулийн тодорхойлолтыг бол 2 удаа оюутнаас шаарддаг. За эхний удаад бол яг аппликейшн форм бүглэх үедээ буюу өөрийн мэдээллийг оруулж өгөхдөө ер нь файл хэлбэрээр ер нь оруулаад өгчдөг. За оюутнууд бас мань скриншот хийж за цаасан дээрээс зургийг дарах гэх мэт файл болгодог. Тэгэхээр эндээс ер нь бол зайлсхийвэл зүгээр яг альбом бус бичиг баримт болчдөг. Тийм учраас одоо ер нь ихэнх дээд сургуулиуд, вебсайтууд, оюутны вебүүд маань ер нь бол сургуулийн тодорхойлолт онлайнаар татаад авчдаг болцсон. Тийм учраас асуудалгүй байх гэж бодож байна. За хэрэг гар утсаараа зураг дарах шаардлагатай байвал за Adobe Scan гэдэг аппликейшнийг ер нь заавал ашиглаарай гэж зөвлөж байгаа юм. За тэгэхээр хоёр дахь удаад ер нь хэдэд хэрэг болдог гэхээр ер нь элчин визний ярилцлаганд ороход хэрэг болно. За яг цаасан хэлбэрээр та өөрөө барьж ордог. Тэгэхээр
Хоёр дахь удаад хэрэг болоход сургуулийн тодорхойлолт нь заавал англи хэл дээр за мэдээж тамгатай одоо хүчинтэй хугацаатай байх хэрэгтэй гэж заавал шаарддаг. Тэгэхээр энийг бас сайн санаад авах хэрэгтэй. За мөн дүнгийн холбор байна. За дүнгийн холбор нь ер нь бол одоо өөрийн чинь хичээлийн идэвхийг илэрхийлэх тул одоо бүх семестрийн дүн бас харуулсан байх хэрэгтэй байдаг. За хэрвээ нэгдүгээр курс бол оюутнууд маань одоо нэгдүгээр курсыг нэгдүгээр курс эхний семестрийг дуусгаад дүнгийн холбор манайд өгөх боломжтой. За мөн адил тэгэл англи хэл дээр байх хэрэгтэй шаарддаг. За тэгэхээр нийт одоо бичиг баримтуудыг харах юм бол за цээж зураг, гадаад паспорт, тэгээ өөрийн анкет буюу CV, дүнгийн холбор болон сургуулийн тодорхойлолтууд гэсэн бичиг баримтууд ер нь бол танаас нийт шаардагдана гэсэн үг. За анхаарал тавьсан явдалд баярлалаа. Тэгээ дараагийнхаа хичээлд идэвхтэй хамрагдаарай. За баяртай.